Дэлхийн хүлэмжийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7% хүртэл бууруулахаар дэлхийн улс орнууд ойн хомсдол газрын дороотлыг зогсоож ойг нөхөн сэргийхийн тулд хамтран ажиллаж байна. За иймээс Монгол улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс дэлхийн нийтэд хандан Монгол улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах зорилт дэвшүүлээд байгаагаа мэдэгдэж тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг улс орондоо эрхлүүлсэн. За үүний хүрээнд мянган сургагч багш бэлтгэх ажил үргэлжлэж байгаа бөгөөд Орхон аймгийн хэмжээнд мод тарих сургагч багш бэлтгэх сургалт явагдаж байна. За сайн байцгаана уу. Намайг Дарьсүрэн гэдэг би цэцгийн гайхамшиг сургалтын төвийн тэргүүнээр ажиллаж байна. За өнөөдөр аймгаас зохион байгуулж байгаа тэр бум модны ажлын хүрээнд одоо багуудын зохион байгуулагч нарыг сургагч багшаар бэлтгэх анхны ийм сургалт эхэлж байна. За энэ сургалт нийтдээ 5 хоногийн хугацаатай явагдана. Тэгээд сургалтын одоо хөтөлбөрийг танилцуулах юм бол за энэ сургагч багш нар маань бол дадлагын хичээлгүй байгаа. За зөвхөн одоо нөгөө багууд дээр очиод мод тарих хүмүүст бас чиглүүлэл өгөх зөвлөгөө өгөх ийм одоо зорилтоор сурж байгаа. Тэгэхээр сургалт бол нийтдээ нэг 6 чадамжийн нэг зүгээрээ явагдаж байгаа. За мод бут сөөгийг тариалах, арчлах, ургуулах. За мөн ногоон байгууламжинд одоо таригдах мод бут сөөгийг ялгаж ангил сурах. За мөн бас арчилгаа хэлбэржүүлэлт хийх. За мөн ойжуулалт тийм ээ одоо ойн санд ойжуулалт хийх, ойжуулалтын төрөл ангилал. За мөн одоо цэцэрлэгт хүрээлэнгийн одоо онцлог тэрэн таригдах цэцгийн одоо төрөл зүлэгжүүлэл тийм ээ мөн тэрэн таригдах модны одоо ялгаа за ийм одоо зүйлүүдийг бас сурлаа. Уг сургалтаар ой мод тарьж ургуулах, арчлах, хамгаалалттай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө, мод тарих арга аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмж, мөн үйл ажиллагааны нэгдмэл ойлголт, нэгдсэн стандарт зэргийг ойн салбарын мэргэжилтнүүд эрдэмтэн судлаачидтай хамтран шинжлэх ухаанчаар боловсруулах зэрэг зүйлсийг сурч байгаамаа. За мод тарих амархан, ургуулах хэцүү гэж ойн салбарын хэлдэг. Мод тарих, ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал санаачлаг маш чухал байдаг гэдгийг онцолж байлаа.